Батарсан. Яава. Та гэж тэлэрээ заяа. Манай бидэн дээрээс тусаад навч цэцгээс дагдан мургаал амрах чимэн зүүнний үчээр хамтдаа надан хүн. Хүн найзын доо хончод ирд юм билүү? Найзын да? Тий? Тэг минь үү найзын да. Усанд орчод явна юм. Усанд орчод явд юм билүү? Чи найзын доо ороход Яхаар усанд ордог. найз хүн да? Найз өхний доонох гэдэг юм. Тэрийг гэдгийг. Гэр оронд нь хүн амтан байхгүй. Гэр оронд хүн байхгүй бас усанд орж байгаа. Чич. Ээжтэй хэлсэн юм уу чи? Битээ хэлдэг юм бол цааш айгуул бол. Усанд орж байгаа. Али миний хүч одоо бас хүн бол мөнгө төрөх хэрэггүй. Мөнгө шээ. Хайж байна. Махаа. Энийг карманда хийгээд на төрөвчөндөө ирэх хүн байж хийгээд явцгаа. Наадах чи миний хүн ингэ наав чамаг зүгээр ингэ өөгшүүлж өгж байгаа юм биш үгүй наадах чи. Наад чинь наа захын одоо нөгөө бэлгийн замын халдварт ямар нэгэн өвчин. За юу. Тэгээ дээрэс нь одоо айлын охины хүсээгүй жирэмслэлтээс урьдчилсан сэргийлж байгаа. Ойлгосноо миний. Миний хүч одоо том ирэх хүн болж байгаа. За та яв. Маргаж ирдгээ ирээр юм байна. За. Миний мөн хүч том болсон. Миний цэжиг аим шундар болоод тийм өмнө жил таардаг байсан джинс хүртэл таарах байлгүй би энэгээр аим томроод байгаа юм шиг санагдаад байгаа юм. Алмас олох гэдэг юм болов. За юу гэж тийм ингэж байгаа юм шиг байна. Нөхөн шилжилтийн насанд гардаг өөрчлөлтүүд гэж байдаг байхгүй юу? Гой том мөнгөд олох гэж байхгүй юу? Батарсан. Яава. Та гэж тэлэрээ заяа. Оо, чи бас хэрэг тарьчих юм уу? Үгүй. Яава. Яасын үсэлт биш яасан. Ханга ургаад яах вэ? Наач чи ингэж шилжилтийн насны дээр ирэхээр хурддаг. Чи энийг хар. Хоо! Энийг хар. Хоо хах наач бүрээл дээр явд. Чи бүр энийг хацаа. Хоо! Ямар үстэй. Ингээ орчихд юм уу? Ингээ ирэх хүн болдог байхгүй юу? Аав ээж надад ч угаасан мэдэн заа. Зүгээр юм. Заавал нэг үзэж толч. За тийм жоо загтаад тах. Зүгээрээ тэгтийн заа. Битээ саа. За юу үзэх вэ хэлээ? 800 доллар тавьтаа. 800 доллар. За. Яач. Яасан байлаа. Юу хаашаа? Яач юм бэ? Сочи ээжийн тайлбарлаад өгье. Яач юм бэ охин? Энд чинь эмэгтэй хүн болгонд ирдэг биений байхгүй юу? Ерөн сардаа тогтмол ирдэг. 24-өөс 30 хоногийн зайтай. Тэгээд эмэгтэй хүнд 2-8 хоногийн хугацаанд ирдэг. Эмэгтэй хүний өнд өвчнөөс нь өндгөөс ялгархаар сарын тэмдэг ирдэг байхгүй юу? Санаа битгий зөв заяа. Шилжилтийн нас налаад ирж байгаа. Эмэгтэй хүн болгонд ирдэг. За. Тэгээд тэр нойтон зүгтөнд чи ингээд айгүй хөөрхөн хүн гарч ирээд ингэдэг юм. Тэгээд тэр чинь бол бас яг зүгээр яг амьдрал дээр ингээд тэр хүнийг хараад амьдрал дээр бол шууд чи нойтон зүгтэлнэ гэж болов даа. Зүгтэлт ч байхгүй. За. Та санаж аваа. Тэгээд ер нь өсвөр насны охтууд бэлэг эрэхтнээ тогтмол угааж авах хэрэгтэй. Даун дотор хувц өмсөх болон тэрийг өмжөөдний салах хэрэгтэй. Ээжээ. Миний нөгөө даун төрсөг канаа голё. Яах ч байгаа. Даун төрсөг. Би сая нэг подкаст сонссон юм аа. Тэгсэн чинь өсвөр насны охтууд чинь аюултай ариун цэвэр цагчих ёстой гэж. Тэгээ өдөр болгон төрсөгөө сольж өмснө гинэ. Тийм юм байхгүй шүү дээ. Хараа. Өдөр болгон биш өмжөөднийг суулгах бол дээр нь даван дотор хувцсаар л хэрэгтэй. Тэр нь зөв. Гэхдээ хараа ийм олон юмар ингэж угааж цэвэрлж болохгүй байхгүй юу? Ашигт бактери нь устдчихдаг. Зүгээр бүлээ усаар угахад болно заяа. За.
чи утсаар оролдоо суугаад байд хүнд үзэгчтэй. За тэгээд яасан юм? Яах вэ? Ой хаул гэж тэгээд явд юм уу? Яв юу? Тэр явчихсан. Санаа цанаа ирэх мэд үзэгчтэй. Багийн daily мэдээний том Багийн балаа яриад байгаа. Багийн балаа яриа том инхүү эхлэж байна. Өнөөдрийн оролцогч галзуу гана. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За Монголын ард түмэн бас таныг яагаад галзуу гана гэх болсон бэ? Сайн наа чи би ууцсан байхгүй минийх. Ийм л учраас галзуу гэдэг юм байна үзэгчтэй. За Олон талтай. олон талтай. Олон талтай бас цөөхөн талтай. Зөвхөн талтай. TV-ийн бичлэгийг үздэг та бүхэнд маш их баярлалаа. Бичлэг таалагдсан бол subscribe дарахаа мартахгүй.